За гишүүдтэй орой минь хүргэе. Бас тэгээ юуны өмнө ардчилсан намаас тавьсан зарчмын шаардлага олон намын парламентыг аль нэг намын дарга удирдах нь буруу гэдэг шаардлагыг хүлээж аваад бас шийдвэр гаргаад процесс явж байгаад бас талархлаа бас илэрхийлье. За учрал даргын хувьд ингээд ерөнхий сайдаар томилогдохоор орж ирж байна. Бас онцгой нь хэлэх зүйл байна. Гол нь өнөөдрийн тулгамдж байгаа асуудлыг томьёолоод хэлбэл хоёр зүйлдер байна. Энэ улс орончны авилга хэл ахуйдаа живчлээ гэдэг асуудал онц ностойгоор яригдж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдал. Ийм хоёр тулгамдсан асуудал биднэрт ирж байна. Яг энэ асуудлуудад учрал даргын хувьд бас тодорхой байр суурь зарчмаа илэрхийлж ирсэн гэж бодож байна. Авилгалтаа тэмцэнэ гэж хэлж ирсэн. Эдийн засагтаар чөлөөлөлт жижиг төрийг, бага татварыг, олон зүйлийг бас байр сууриа зарчмын хувьд илэрхийлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бүгдийг энэ хоёрыг хийх үндсэн арга зүй чинь ерөнхий сайдаар томилогдсны дараа засгийн газрын бүтцийн тухай хууль, бүрэлдэхүүн хоёр дээр энэ бүхэн маань илэрч харагданаа. Тэгэхээр эдгээрийг ерөнхий сайдаар томилогдохоос өмнө эдгээр асуудал дээр бас тодорхой байр суурийг тодорхой сонсох шаардлагатай байна. Засгийн газрын бүтц дээр ямар зарчим барьж байгаа, бүрэлдэхүүн дээр ямар зарчим барьж байгаа, таны өмнө ярьжсэн хоёр зарчим чи хэвээрээ байгаа юу гэдэг. Яагаад бас энийн дээр ингээд онцгой ач холбогдол бас өгж өгнө гэвэл зандан шатар ерөнхий даргаыг ерөнхий сайдаар томилогдоход бас энэ асуудлуудыг бид нэр ярьжсэн. Яг үнэндээ бүх зүйл бах байдгаараа биш, эргээд дэд сайд зэрэг эргээд орон тоо нэмэх асуудал яг эсэргээрээ явжсэн. Тэгээд Чардсан намын бүлгээс тодорхой нөгөө зарчмын байр суурь хайчваа. Томилогдохдоо хэлжсэн байр суурь хайчваа гэдэг зарчмын байр суурийг бид нэхэж улс төрийн бодлого олон зүйлүүдийг огцруулах шаардлагатай гэдэг хүртэл байр суурийг илэрхийлжсэнийг та бүхэн бас мэдж байгаа бох. Тийм болохоор энэ удаад Батэрдэн дарга Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсрал аваад энэ асуудал дээр бид ярилцмаар байна. Учрал даргыг манай бүлэгт орж ирж бас тодорхой хэмжээний асуултанд хариулж энэ зарчмын байр суурьуд бас дахин нотолж дараагийн үйлдэлүүд дээр тодорхой байр суурь илэрхийлж өгөөч. Асууж тодруулах зүйл Ардчилсан намын бүлэгт байна гэж бодож байна. Тэгээд Батэрдэн даргыг Ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсрал өгөөч гэж хүсэж байна. За нөхцөл байдал ямар ч хэлсэн засгийн газраа маш яралтай бүрдүүлээд орж ирэх шаардлагатай байгаа. Сая бас үгэндээ хэлж байгаа шүү байна. Маргааш нөгөөдөргээд 3 дахь өдөр засгийн газрын хуралдаанаа хийгээд явхад бэлэн болгоод үндсэндээ бол бас тэрийн үйл ажиллагаа тогтвортой ажиллах ийм зарчмыг бол учрал даргын хувьд бол учрал гишүүний хувьд бол хэрвээ ерхий сайд болсон болвол ингээд зарчмыг бол бариад явъя гэсэн юм саналыг гаргасан. Тийм болохоор Ардчилсан намын бүлэгт 1 цагийн завсрал өгье.